Монголын банкны холбоо үзүүлж байна. Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Монгол улсад арилжааны банкуд 2012 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарыг хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлалтай болсон. Харин 2017 оноос Тэмээг үндэсний хуримтлалын бэлэг тэмдэг болгожээ. Тэмээ ус элбэг үед усаа бүхэндээ нөөцөлж аваад усгүй үед нөөцөлсөн уснасаа хэрэглэж амьдардаг амьтан болохоор үндэсний хуримтлалын бэлэг тэмдэг болсон гэж ээжинг маань хэлж байсан юм. Гайхалтай. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд хадагтаа ноёдоо. Иргэдийн хадгалсан 20 сая хүрэх одоо хадгаламжийг бол одоо энэ хуулиараа бүрэн дааж байна. Ich glaube, auch als Kind überleg mal, was du gern hättest. Und einfach immer das mit einem Ziel verknüpfen. Was möchte ich später mal haben? Aber ganz wichtig, wir haben auch die Eltern immer dabei. Ihr müsst aber auch die Kinder dabei unterstützen. Эцэг эхчүүд маань бас дэмжиж өгөөрэй хүүхдүүдэд. Ямар нэгэн зорилго тавьсан бол тэрэнд нь хүрэхин төлөө та бүхэн бас дэмжиж өгөөрэй гэж хэлдэг. Үргэлж амьдрах юм шиг оюун бодол. Гэхдээ биемэн сүлддэг, сүнсмэн төлддөг. Монгол түмэн төрөж хүрэхэд оромжоо дуусгай. Зардал гаргаж байгаа тоолонд ч мөнгө хөрөнгөлөгдөж яхаар эсвэл цалин орлого олж явах тоолонд ч мөнгө хөрөнгөлүүлж яхаар ч юм ингээд ийм олон төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгчнүүдийг бол энэ амар хэлбэр байх үүднээс бол гаргацсан байгаа. За 10, 11, 12 дугаар анги буюу ахлах ангийнхан бол бизнес судлал хичээл сонгон судлахаар үзэж байгаа. Энэ жил Дэлхийн хуримтлалын өдөр аяныг ирээдүйнхийн төлөө хуримтлуулцгаая гэсэн үрээнд дор тэмдэглэн өнгөрүүллээ. Мөнх тунх хүүхэлдэйн кинотой хамтран 2020 онд хуримтлалын сүлд дууг бүтээж олон нийтийн хүртэл болгосон. Дэлхийн хуримтлалын өдөр 2022 нээлттэй удирдлагыг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Blue Sky зочид буудал зохион байгууллаа. Арилжааны банкуд нээлттэй удирдлагын үеэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагч нарт үзүүлж Монгол банк, хадгаламжийн даатгалын корпорац, санхүүж хэрэм зэрэг байгууллагууд өдөрлөгт ирсэн иргэдэд хуримтлал санхүүгийн боловсролын ач холбогдолын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Дэлхийн хуримтлалын өдөр 2022 ирээдүйнхийн төлөө хуримтлуулцгаая.